Өнөөдөр бид Ө үсэг үзэж байгаа. Ө үсгээ бичиж сурцгаая. За, зурлагын үед ямар зурлага орж вэ? Орхицтой богино шулуун, гогцоо төгсгөлтэй урт шулуун. Орхицтой богино шулуун, гогцоо төгсгөлтэй урт шулуун. Дээшээ дээд шугамдаа хүргээд эргэж яваад доод цэгэнд хүрлээ, эргүүлээд огтлолцол нь яг энэ доод шугам дээгүүр гарна шүү. Болоогүй байхад нь гаргаж болохгүй. Яг энэ огтлолцлын цэг таарна гэсэн энэ шулуун, энэ эргүүлсэн зурлагыг давхарлах нь энэ шулуун дээрээ гарна. Цэгэнд хүрээд эргүүлээд энэ доод шугам дээр гарна гэдгийг мартаж болохгүй. Жижиг уусгээ бичиж сурлаа. Одоо том уусгийг бичье. Дэгийн эхлэлтэй орхицтой богино шулуун, дугуйлж төгссөн урт шулуун. Энийг дугуйруулж байгааг харж байгааз энэ хэсэгт бас дугуйрч эхэлж байгааз энэ хэсгийг дугуйруулна гэдгийг мартаж болохгүй шүү. Дэгийн эхлэлтэй орхицтой богино шулуун, дугуйлж төгссөн урт шулуун. Бид сая богино их шиг бичлээ гэсэн үг. Одоо урт их шигээ бичье. Урт их шиг маань 2 ижил үсэг давхарлаж бичигддэг. Шугамны дээд шугамд хүрээд энэ хоорондын нь бол холбоос. Урт их шиг бүтээж байгаа холбоос гэдгийг мартаж болохгүй.
уншихдаа өө гэж сонгож удаанаар дуудаж уншина. За одоо урт ихшгээ том үсгээр нь эхлэж бичье. Том үсгээ бичлээ. Холбоос хийлээ. Одоо жижиг үсгээ бичнэ. Оо. Оо. За бид сая урт ихшиг бичсэн бол одоо хос ихшиг бичье. Хос ихшиг бичгээд эхэнд нь заавал ихшиг үсэг бичдэг гэж хэлсэн тийм үү? Хос ихшиг бүтээдэг гол ихшиг маань хагасын үсэг. Хагасыг гэдэг маань зартай үчижиж хагасыг болно. Ингээ уншихаараа үй. За. Ой. Томоор эхлэж бичүүллээ. Ой. Ой. Та хүүхдүүдээ богино шиг, урт шиг, хос шиг дуудахдаа өө, уй зөв сайхан бичиж сураарай.